мөнгө татахыг би бол дэмжиж байна. Мөнгө татах бол яалтч Монголын нийгэмд хэрэгтэй хүн байна. Ашиг харж байвал бус нь хамаагүй гэсэн хүмүүсийг бол илчилж гаргаж өгч байна. Нийгэмд энэ бол их сайхан санагдаж байна. Надад бол нэг асуулт байна. Дуурхайн өмчийн энэ хоёр асуудал нь яг юу болсон юм болоо? Ялангуяа манай хаан тэгээд клиникээр баталгаагүй юм авахаасаа болгоомжтой байгаарэ. Яг кинон дэр гардаг шүү дээ. Гинт нэг шидэт тун уугаал би зүг зүгээр болж байна гэдэг. Тийм бол байхгүй шүү дээ. Би одоо бүр хараад гайхаад байдیں۔ Тийм сонь цай яваал гэдэг. Төрөв булчирхайг имчилдэг цай. Тэгснэ цочмог бухар болгон үрвслийг одоо цай мэн им тан уугаал идэгчдэг юм. Тийм бол бас байхгүй шүү дээ. Энэ тал дээр манайха бас болгоомжтой хандаад ялангуяа эрүүл мэндэд үнэхээр бас анхаарч байвал эрдэсүүдийн шинжилгээ өгч, витамины шинжилгээ өгч миний анзаарснаар бол ялангуяа монголчууд бол витамин D-ийн дутагдал их байдаг шүү. Аргагүй шүү дээ. Бас бидний ямар витамин D-г нарнаас авч байгаа ш. Далайн гаралтай хоол иддэг ш. Тиймээс аль болох шинжилгээ өгөөд витамин D-г аваарай. Витамин D-ийн үүрэг нөлөө рол бол ихтэй байдаг шүү. Тэгээд миний хэлэх гээд байгаа гол зүйл гэх юм бол ялангуяа тэр им тан хувь хүнээс им тан эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч байвал сайн шалгаж аваарай. Тэгээ миний сүүлийн асуулт бол Мөнхбат гэж залуу энэ дуурхайн өмчийн тэр эминем хэмээх асуудал нь яг юу болсон юм болоо? Энэ нь ингээл тагчиг алгуулцсан уу манайхаа?